Бид нар арчилсан нийгмийг сонгоод өнөөдөр 34 жил болсон байна тий. Тэгээ бид нар яг өнгөрсөн хугацаанд ингээд 330-аад сумтай хөгжих гэж үзлээ шүү дээ. Өмнө нь одоо бид нар ингээд бүчилсэн хөгжил рүү явъя гэдээ улсын намууд бас энэ дээр шийдлээ гаргаад явж байгаа шиг байна тий. Тэгэхээр бүчилсэн хөгжлийн яг энэ өнөөдөр явах нь зөв юм уу? Энийг бас зөв хийж чадсан юм уу гэдгээс би танаас яг энэ одоо парламентта ажиллаж байгаа учраас би таныг асуумаар байна л да. Алдаа гарсан уу гараагүй юу? Тэгэхээр ер нь энэ бүсчилсэн хөгжлийн тухай бид ярих нь зөв. Гэхдээ бид нар нэг зүйлдээ ингээд одоо өнгөрсөн энэ 33 жилийг харахад юмдаа их тууштай яваагүй байна л да. Тууштай яваагүй гор өнөөдөр нөгөө 33 жилийн өмнө ярьжсэн юм чинь өнөөдөр дахиад яригдчихэж байгаа. Бид нар тухайн үед энийгээ яриад тууштай хэрэгжүүлээд зоригтой реформуудыг хийсэн бол өнөөдөр эн чинь бүсчилсэн хөгжил чинь бүр өөр түвшинд гарч байсан. 92 онд одоо миний хамгийн шүтэмширдэг цогцсайхан гэдэг одоо манай нийтлэлч байсан. Цогцсайхан бол энэ чиглэлээр маш чухал нийтлэгдсэн мэт. Ерөөсөө л энэ 330 сум чинь одоо энэ шинэ нөхцөлд одоо зохицохгүй маань чинь нөгөө социализмын үед тийм үү? Одоо социализмын материал техникийн бааз гэж бас энэ чинь арай өөр хөгжилтэйс. Одоо энийг бол ерөөс үндсээр нь өөрчлөхгүй л энэ Монгол улс бол хөгжихгүй гэдгийг бол тэр үед ярьж байсан. За дээрэс нь 96-аас 2000 онд арчсан холбоо эвсэл гэж байсан. Арчсан холбоо эвсэл бол энэ дээр 21 аймгийг 6 аймаг 330 сумыг одоо 68 хошуу болгоод за яг нөгөө бүсчилсэн хангаа говь хосолсон ингээд 6 аймаг байгээд энэ төслөө тухайн үед одоо хэлсэн баг бандад өргөн барьж ирсэн. Гэтэл энийг одоо юу гэдгийг нэг арслах гэж хайсан л да. Гэтэл эний чинь бид нар тухайн үед ингээ яриад хэрэгжүүлсэн бол өнөөдөр дахиад шал өөр төвшин. За тэгэнгүүтээ сая одоо их хурал дээр яаж юм гэхээр одоо би ингээл нэг өглөөс сэрэхэд л бүсчилсэн хөгжилгээ ячиж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ эхлээд сонгуулийн тойргоо ярьчих чаа хамгийн нийтээр. Сонгуулийн тойрог ийм зөв гингүүтээ шууд тэр тойргоо ингээд бас хүмүүст нь тааруулж батлаад байгаамаа. Ингээд баталчаад тэгээ одоо тэрэндээ тааруулж бүсчилж хөгжих гээд байгаа юм. Би нэг ойлгохгүй байхгүй. Энд чинь хамгийн буруу. Уг нь эхлээ яах ёстой байсан гэхээр бид нар хөгжлийн бодлогоод дээр энэ бүсчилсэн хөгжлөө эхлээд яг сайхан улсын хурал дээр тохирох ёстой. За үнэхээр ингэж бид нар яг энэ бүсчилсэн хөгжил чинь ингэж явах юм уу? Засаг захиргааныхаа нэгжийг яах юм бэ гэдгийг эхлээд ярих ёстой байхгүй. Одоо засаг захиргааны бүтэц нэгжээ улсын хурал шийдээгүйж зүгээр л сонгуулийн тэр хүмүүст нь тааруулсан тойргоор ингэ явчих. Тэгэхээр эн чинь ерөөсөө ийм нэг гинт босоол ингээ хүмүүсийг шоконд оруулдаг. Тэгэнгүүтээ одоо нийт улсаараа ингээл шуураад нэг өдөр бүсчилсэн хөгжилгээд гинт тэнгэрээс унсан юм шиг. Ингэж болохгүй байхгүй. Тэр чинь өөр маш их алдаатай болдог. Өнөөдөр хэрвээ яг ингээ дистараллаар нь явсан бол энэ өөрөө алдаагүй болох байсан. За мэдээж одоо бүсчилсэн хөгжлийг эсэргүүцээд буруу гэх нь бол тийм хүн гарахгүй. Гэхдээ 33 жил бүсчилсэн хөгжил ярьдаг Монгол улсаас өөр улс байна уу? Одоо би өөрөөс ч асууя л нэг сэдвийг хийхгүй 33 жил ярьдаг ийм улс байна. Өнөөдөр хөгжил цагаар явж байна. Та нар залуучууд нөгөө дижитал эдийн засаг ерөөсөө юм чинь ингээд дэлхий дээр тэ өөртөө чинь залуу улс төрч зөндөл ярьсан бах нөгөө цахим юм уу гэл ингээд цаг. Тэгээ эний чинь өнөөдөр ярьж байгаа гэдэг чи одоо өөрөө бид нар ямар ч бодлогогүй болсон шинж. Бүсчилсэн хөгжил дээр хамгийн гол зүйл бол бид нар бүтээмжийг л нэмэгдүүлэх гэдэг. Тийм үү? Нэг бүс нь өөрөө ингээд төрөлжөөд одоо сая хятадын ингээд мужууд чинь ерөөсөө бүр мужаараа төрөлжөөд хотоороо төрөлжөөд бүр ингээд жижигхэн тосгоноороо төрөлжж шээ. Нэг тосгон гэхэд зөвхөн нэг бүтээгдэхүүн л хийдэг. Ийм одоо тосгоноод гарчлаа. Тэр нь бүтээмж асар өндөр байгаа байхгүй. Өмнө нь ингээд жиг төгжүүлье гэдэг. Гэхдээ яг жиг төгссөн юм байхгүй байна. Таны хэлдгээр сумдууд бид ничнээн хамттай байгаад байгаа. Яг өнөөдөр 20 жилийн өмнө очижсэн сум сая өнгөрсөн 100 очиход бол яг хэвээрэл байгаа. Тэнд бол нэг ганц банк л нэмэгдсэн байгаа. Шатхуун станц. Нэг станц нэмэгдсэн өөр юм байхгүй тий. За социализмаа бид нар муулдаг те. Социализмаас хойш энэ суманд юу нэмэгдэв гэхээр бензин колонк, тохиролцооны дэлгүүр, за тэгээд ганц нэг одоо би юм уу сүлжээний нэг цэгмэг байж байгаа. За тэгээд тохиролцооны хэдэн дэлгүүртэй. Тэнд ерөөсөө тийм ямар ч одоо төрөлцсөн одоо энэ сум ийм юм хийдэг нь Монголд өнөөдөр байхгүй. Тэгэхээр энэний уг учрыг судлаад үзсэн чинь ийм юм байна л да.
хүн баялагт хэдий ч нэ ойр байх тусмаа хүртэх магадлал нь төдий ч нэ өндөр байдаг юм байна. Тэгэхээр би өнөөдөр баялагт хэдий ч нэ ойрхон байвал надад хүртэх боломж нь. Гэтэл өнөөдөр өмнө говийн одоо хам богт суманд байх нь одоо тэр хүнд илүү их хүртэх нь ойрхон байна уу, эсвэл бүр нөгөө одоо өөр нэг суманд байх нь болохоор энэ ойрхон байгаа хүнд л хүртэл. Тэгэхээр иргэн хүн хүссэн хүсээгүй энэ их хүртэхийн тулд баялаг руу ш. Тэгэхээр Улаанбаатар хот руу өнөөдөр ягаад бүх хүн нүүж ирээд байна гэдэг чинь Улаанбаатар хотод ирвэл энэ зах зээл нь арай том. Энэ хүнд ажил хийгээд цалин авах боломж нь юм байна. Тэгэхээр ерөөсөл гол үндэс суурин тэр юм л. Баялагт хэдий ч нэ ойр байх тусам төдий ч нэ хүртэх боломж нь ихэ гэж. Нөгөөтэйгөр энэ сумын тоог ингээд би яг бас гаргаад үзлээ л дээ. Тэгэхээр нэг ийм айхтар тоо гарч байгаа байхгүй. 330 сумын 40% нь гэж байгаа. Хүү амынтай 2500-аас зөөн гэж байгаа. Өнөөдөр ерөөсөө дэлхий дээр ядаж 30 мянган хүнтэй байж тэнд эдийн засгийн одоо эргэлт явдаг. За тэгэнгүүт дахиад 23% нь 2000-аас бүр цөөн, бүр 6% нь 1000-аас цөөн гэж байгаа. За тэгэхээр энэ сумууд бол ерөөсөө эдийн засгийн агуулгаараа зүгээр л нэг ийм одоо нэгж болчиход байна. Тэгэхээр энд ерөөсөө эдийн засаг ярих юмарч нэг хүчээр барьсан. Хүчээр барьсан. Тэгэхээр энийг бид нар эхлээд энийгээ ярих хэрэгтэй юм. За ямар байх хэвээр энэ эдийн засгийн бүсүүд чинь ямар байх хэвээр. Ингэжээж нөгөө сонгуулийн тойргоо, сонгуулийн бүсчилсэн хөгжлөл одоо ярих байсан юм л да. Тэгээ эдгээр бүсүүд чи хоорондоо өрсөлдөх чадвартай. Одоо бид нар юмаа нэг юм юугаар л өрсөлддөг болмоор л эдийн засгаар. Жишээлхэд сая ингээд өвөр Монгол энэ мужууд хоорондоо амар өрсөлддөг юм байна. Тэгээд бүр би сая тэр өвөр Монголын хурал дээр суусан чил ерөөсө тэнд бүгд ингээд уралдаж байгаа байхгүй юу. Манайх дотоодын нийт бүтээгдэхүүн өвөр Монгол нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 95,000 юан гэж байна. 95,000 яа. Тэгэхээр эдгээр чи хоорондоо ингээл бүр өрсөлдөөд тэгэхээр бид нар юмараа ингээ өрсөлдөх хэвээр. Говийн бүс гэл тэр говийн бүс бол жишээлхэд маш их нар салхины нөөцөж. За тэнд ерөөсөө бид ингээл ерөөсөө бүх нөгөө нарны станц одоо салхины станцуудыг ингээл барих хэрэгтэй байхгүй. Тэгэл яахын тулд тэнд дэмжлэг хэрэгтэй. Тэгэхээр бид нар яаралтай одоо энэ их нар салхи байна. Зүр хурдхан шиг хилээ нээгэл энэ юмнуудаа либералчлал үнэ чөлөөлөл энэ гадны хөрөнгө оруулалтыг энэ юмд оруулаад манай энэ Монголд хөрөнгө оруулалт оруулах хэмжээ бол ерөөсөө тэр бусад орнууд тэр юу ч биш хэвээр нэг жижигэл гэхдээ оруулаад ирэх бид нар та нарыг дэмжиж үгүй та нар манад ийм том газар нутаг байна энэ их салхи байна та нар ашигла бүгдээр хамтраад экспортод гаргая гэл одоо ингэ эрчим хүчээ хурдан шийдэх боломж биднэрт байна. За хүнсний асуудал бас шийдэх боломж байна. Манад тэр хэн ирээд гисэн шүү дээ Жак Марч. Танах ч ерөөсөө энэ хүнсээ зүгээр ингээл хэл давуулаад шидэд ахтал өстой бүр хамгийн мундаг гоё юм органик хоол иддэг юм биш үү гэж хэлжсэн гэж. Бид нар энийг хурдхан шиг брэнд болгоод өстой нөгөө бүсчлээд нөгөө сэлэнг тийм үү одоо Дархан Төв аймаг чинь маш их юм үйлдвэрлэдэг шүү дээ. Энийг хурдхан шиг төрөөс дэмжиж гэхдээ тэр өөрөөсөө ингээл хідэн тэр бумаар нь хулгайлахын оронд үгүй нэг хідэн тэр ногоог нь хатаадаг төхөөрөмж авчаал хүчгэлдөө. Тэгэл нэг хөнгөлтөө зээлээр хүчнэлээс нэг за эсвэл одоо тэр зойрын агуулгуудын шийдэл хүчгэлдөө дид бүтцийн ус шийдэл хүчгэлдөө тэрэнд чи юу вэ? Ингээд биднэрт өөрсдөнд асар их боломж байна. Манай нэг алдаа бол гадны хүмүүс хөрөнгө оруулахад бэлэн байдаг. Гол нь юун дээр гацдаг хөрөнгө дамжуулах шугам төрийн өмч байдаг. Тэгээ төр энийгээ хийж өгөхгүй болохоор хичнээн юм хийгээд тэр чинь дамжуулах юм. Би нөгөө суурийг яриад л да. Тэрнээс зүгээр одоо зөвхөн энэ бүсүүдийг яриул одоо гоё мэржлэн. Гэхдээ яагаад 33 жилийн дараа ярьж байгаа юм бэ? Яагаад 33 жилийн дараа ярьж байгаа? Яагаад эхлээд засаг захиргааны нэгж энэ бүхэн улсын хурал яриад шийдээд ойлголцоод эхлээд яагаад энэ хөгжлийн бодлогоо ярьж тохирж байж сонгуулийн энэ торгоо яриаггүй юм бэ гэдэл ингээл асуулт байна л да. Түрүүн та хэллээ шүү дээ. Хятадууд мужаараа ингэ төсөөлдөж ийн гэж юм л да. Тэгээ манай яг нийслэл бас ингэ харахаар баян зүрх хайрхан, сонгон хайрхан гэдэг ч юм тийм хайрханаараа доор ингэ нэршлэгдсэн байж байгаа. Гэтэл өнөөдөр
манай дүүргүүдийн хөгжлийн концепц гэдэг юмээс харагдахгүй байдаг. Жишээ нь хаавал дүүргэл хөгжөөд байдаг. Хаавал дүүргэл төвлөрөл бий болоод төвийн бүс дээрээ л энэ нэгдэл сургууль, имлэг өгж хэлгээ, төрийн байгууллага, олон улсын байгууллага, элчин сайдын яамнууд яг дундаа бүгж шахаж орж ирдэг, буцаад гардаг, бүтүү төвчрөл энэ нэрээс модель нь буруу байгаа юм л дээ. Солонгосыг ингээд харахаар Бусан бол нэг өөрийн концепттай хөгжиж байна те. За өөр дүүргүүд нь ингээд худалдааных эдийн засгийнх ч гэдэм үү, тээвэр логистикийн хөгжиж байгаа байхгүй. Одоо сонгон хайрхан дүүргийг жишээ нь Улаанбаатар хотын хүнсний салбарын бараг 60% хангаж байгаа. Тэнд даатгах чихэр махын гэсэн үвцад Milk House ч гэдэм үү олон компаниуд байж байгаа. А гэтэл сонгоныг өнөөдөр энд нь ингээд ажлын байранд байгаад байдаг мөртлөө амьдрах орчныг нэрсээ бүрдүүлж өгөөгүй нь алдаа байгаа байхгүй. Тэгэхээр сонгон хайрхан дүүргийн хөгжлийг ингээд харахаар тэнд бол жишээ нь дэд бүтцийн асуудлууд хийгдсэн юм алга. Бид нар та мэдж байгаа шүү дээ 12-оос 16 онд амгалангийн станцыг барихад Баян зүрх дүүрэг бол орон сууцч эхэлсэн байт юм билээ шүү дээ. Гэтэл сонгон хайрхан дүүргийн өнөөдөр 71 он гэрээ орд амьдарч байна. 71 340 мянган хүн амьдарч байгаа. 200 мянган өрх байна. Бараг 71 он 30% нь орон сууцнд амьдарч байна. Гэтэл нөгөө орон сууцнууд нь мараалын илэгдэлд орчихсон. Үйл хөдлөл хөрөнгийн менежмент, facility management гэдэг юм байхгүй болчихсон. Ийм харагдаад байгаа байхгүй. Энэ бүчилсэн хөгжлийг бид нар бас Улаанбаатар хот дотор яаж авах хэрэгтэй. Одоо энэ дүүрэг чинь бизнесийн дүүрэг. Эсвэл одоо орон сууцны хорооллын гол дүүрэг тийм үйлчлэгээ. Эсвэл одоо стартап бизнес жижиг шин аялал жуулчлалын юм уу. Ингэж хөгжих хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо зүгээр ингээд бүр хоорондоо ямар ч ялгарл байхгүй. Бүр одоо энэ дүүргүүч миний төрөө хэлдэгтэй эдийн засгийн одоо үзүүлэлтээрээ ч өрсөлдөхэд бүр ямар ч тийм олигтой зүйл гарахгүй байхгүй. 33 жилийн хугацаанд нийслэл ямар зүйл дээр алдсан юм бэ? Хот төлөвлөлтийн яг энэ хэсэг дээр. Эсвэл одоо тэр хог хаягдлын менежмент нь буруу байсан юм уу, зөв байсан юм уу? Ингээд энэ дээр ингээд дүгндэг, үнэлт дүгнэд өгдөг нь манай улсад байдаг. Тэгэхээр энэ өөрөө маш буруу. За тэгэнгүүт Батүл дараагаас гэхээр хэмжигдэж чадахгүй юмыг төлөвлөж болдгоо маа. Хэмжигдэж чадахгүй юмыг одоо дараа нь өөрчилж шинчилж чаддгүй маа гэдэг онолыг твшүүлээд юмыг хэмжиж эхэлсэн байхгүй. За тэгэнгүүтээ бүх дүүргүүдийг хэмжсэн. Нөгөө эрүүл ахуйн индекс гэдэг. За сонгон хайрхан дүүргийн 2 дугаар хороон дээр яг эрүүл ахуйн индексээр ямар байгаа юм бэ? Хөрсний бохирдол, усны бохирдол, агаарын бохирдол бүгдийг хэмжсэн байхгүй. Сургууль, цэцэрлэг ингээ. Тэгээ ингээ бүх нийслэлийн хэмжээд гарцсан. За тэгэл тэрэн дээрээ яг үндэслэл ажиллах гэтэл нөгөө 4 жил ингээ дууссан. Тэгэхээр бид нар энэ нийслэл хотыг одоо маш сайн зөв төлөвлөж ингээ. Тэгээ нөгөө ерөнхий төлөвлөгөөг нь сая ингээд 20 онд дүгнээд үцхэд ерөөсөө л 20% л бэлттэй гэсэн гарч байгаа. Тэгэхээр бид нар энэ төлөвлөгөө гаргаад энийгээ биелүүлэхгүй байна л гэсэн. Сая бид нар ингээд хятадын нэг ингээд гол энэ технологийн шинжилгээ юмудаа танилцаад явлаа л да. Тэгэхэд бол ерөөсөө зүгээр жижигхэн хот мож болгоноор ингээд төрөлчсөн. Хот дотроо дахиад бүр чөлөөт бүс гэж гаргаад тэндээ бүр тусгайлаа ингээд татвар материалын хөнгөлөөд ингээд авчиж байгаа. Тэгэхээр манайх нэг тийм юу ойлголт байдгүй. Татварын хөнгөлөлт, тарифын хөнгөлөлт, үн чөлөөлнө, тэгснээрээ энд хөрөнгө оруулалт оронж ирнэ гэдэг бодол байдгүй байхгүй. Нөгөө монголчууд юм реформоос айгаад байгаа байхгүй. Тэгэхээр бүх юма төрдөө найтуулсан. Тэгэхээр төр хийхгүй маа одоо том реформыг хийя. Нөгөө эдийн засгийн эрх чөлөө гэдэг юм чинь жинхэнэ утгаар нь хийя. Бизнесийн эрх чөлөөт эдийн засаг гэдэг юм аа. Утгаар нь л одоо бид нар хийсэн. Тэгээд тэр нэг дижитал эдийн засаг гэж яриад байна шүү дээ. Мобайл эдийн засаг. Энэ лөө зоригтой орох хэрэгтэй байхгүй юу? Манайх чинь цөөхөн амтай монгол хүмүүс чинь аюу ухаалдаг. Тэр зэрэг дорн ингээл сурчин. Одоо монголчууд гар утсан бүх юмар чинь хамгийн сайн хэрэгжилж байгаа. Тэгэхээр энэ лүүгээ хурдан ормоор нөгөө смарт сити гэдэг юм нэг байгуулъя л да. Хаан чим тийм биз дээ нэг эхнээс нь гоё зөв хотыг даа. Заавал ингээл энэ хууч хоттой ноцолтол одоо ерөөсө дэлхийн улс орнуудыг харах ч ерөөсө шин хорооллуудыг гаргаад тэр нь ямар гоё ингээл хотуудыг бий болгож байна. Хуучин юма засаад гоё болцсон юм байна. Хуучин хуучнаар л баг байж ийг л дээ. Тэгээд том шинэ хотуудыг гаргая. Одоо тэр e-спортоор монгол залуучууд ямар мундаг болж байна. Би тэр залуучуудтай уулзахад ингэжсэн шүү дээ. Дэлхийн e-спортын одоо тэр оролцогчид ирээд амьдардаг нэг гоё хоттой болмоор байна гэж хэлж байгаа. Айгүй хөрхөн мөрөдлөөс. Яг тэгэхээр тэр e-спортын хүмүүс чинь ингээд нэг их юунаасаа гардгүй юм байл да. Тэгэхээр тэд нарт ингээ гоё цэнгэг агаар гоё view те ингээл харсан.
Тийм юм хар тэд ингээл тэн дээр ажиллаж идэг. Тэгэхээр одоо тийм дэлхий дээр тийм буудлууд бий болцсон гинэ. Бүх юм ингээд бүр. Тэгэхээр одоо e-спортыг одоо Монголд хөгжүүлэх вэ. За эсвэл Вьетнам руу монголчууд яагаад их яваад байгаа юм бэ гэхээр ерөөсөл агаар талж дулаа агаар. Тэгэхээр манай энэ цаг агаар хамгийн төхөөрөмжтэй тэр зуны халуун. Гэхдээ зуны халуун Монгол улс энэ гой сэрүү агаараа л заръя л да. Заавал дахиад нэг ингээл бүхэн нэг нүүрснээсээ салж таа. 100 200 өсдөг ийм бизнес зөндөө. Тэгэхээр энэ гой шинэ реформудаа бол хиймээр байна. Тэгээ яг ер нь бид бол зарим зүйл дээр заавал нэг ахтар ус төржөөд байхгүй. Ус төрчлөлтөөс л зарим зүйлийг бол салгаад энэ гой шинэ залуучууд тэгээ энэ Монгол улсээр одоо иргэн гэдгээрээ бахархах тэр бахархлыг өсгөж өгөх нэг сайхан гой хідэн гой смарт ситинтэд байгууллал үгүй л тий. Ерөөсөө энэ бүсчилсэн хөгжил гэдэг чинь бид нар эцсийн дүндээ ямар зорилготой юм гэхээр арт түмнээ сайхан амьдруулах, Монгол улс өрсөлдөх чадвартай болох. Зөвхөн Монгол улсаа хангаад зогсохгүй экспортод гаргадаг ийм болох хэрэгтэй. Жишээлхэд л тийм байхгүй. За баярлалаа.